болохоор орох юм байна. За эхний лаб бол тэгээд бас хоёр дахь нь бол нөгөө рекурстэй бодлого байгаа тий. Рекурстэй бодлого үзүүлцгээгээрээ рекурстэй нэг бодлогыг би нөгөө өчнөө 7 хоног задлж үзүүлсэн одоо айгүй байлгүй гэж бодож байна шүү дээ. За гурав дахь сэдв нь болохоор динамик хөрвөмжлөл гэж байна. Динамик хөрвөмжлөл уулна гайгүй юг бодвол рекурсыг бодвол нөгөө олон 7 хоног сумжрахгүй байх гэж бодож байна. Ансол солиулсан бүгдийг гаргачих л да. Coin change. Эндээс хамгийн өндөр хувьтайг нь авах болов. 76 та. Байн 80-тай байх юм. 80-тай ч гэж байна. Fibonacci 80-тай гэж байна шүү. 80-тай. Lego blocks гэнэ. 80-тай. За хамгийн амархан 80-тай нэг бодлого байна. Оролцсон хүмүүсийн 80% бодсон гэдэг ч одоо дэжгүй л юм биш үү. Тавта ямар юм. Айн нэгтэй байна. Оо за энийг би бодсон ч юм байна. Бодсон ч гэж одоо тэгээд код нэт хэвтэж байгаа хта айгүй л. Оо C дээр бодог юм хайш юм. За юу нэг байна. Stock maximize гэнэ. Энд ч одоо юу гэсэн үг юм. Нөгөө үнэт цаасны зах зээлтэй холбоотой бодлого юм шиг байна. Максималчлах гээд 81% бодсон бодлого байна. За гээд орсон ч юм. Хэвчүүл юм шүү. За үн цаасны зах зээлтэй холбоотой бодлого. Нөгөө видалцсан лабораторич дээр гээд энд сайхан сайтн дээр яваад байгаа шүү дээ. Бодлого гээд. За бодлогоо эхлээд яах вэ? Бодохын тулд уншиж ойлгох хэрэгтэй тий. Тэгэхээр одоо ч нөгөө Forex гэдэг амар юмнууд байдаг те. Хүмүүс мөнгө олоод байна гэдэг. Тэгээд сүүлдээ програм бичээд тэр програм нь өөрөө мөнгө олоод байна шиг. Тиймэрхүү маягийн хийсвэр бодлого байна. Wooden Orange Toothpicks гэдэг компани энэ захирал гэж бодъё гэж та нар өөрсдөө бот гэдэг компани. За энэ яг бодлого юутай хамаагүй болохоор зүгээр л гоё болохгүй л ингэвчсэн байна. Тэгэхээр Wooden Orange Toothpicks гэдэг компани байгаа маань. Тэрний нэг хувьцааны үнийг бид нар ажиглаж байгаа. Сүүлийн хэдэн өдөр. Одоо хувьцааны үн гэдэг яг тэр валютын хаш шиг л ерөнхийдөө дэшээ доош өсөж байгаа гэсэн үг шүү дээ. Том улсад бол одоо минут секунд тэр дэшээ доош ингээд хэлбэлзэж яадаг. Тэгэхээр тэрийг ажиглаад сууж байгаа. Тэгээд та нарын бичсэн алгоритм болохоор тэр нөгөө нэг урдчлаад аягүй сайн хэлдэг болсон гинэ. Дэшээ доош хэр их өсөх үү? Одоо маргааш амар үнэн гэвэл яах нь гэс нөгөө нэг яах нь шүү дээ. Үнэн унсныхын дараа хэм тусныхын дараа баахан хувьцаа худалдаж авч жагаад буцаад үнэтэй болохоор зардаг ч юм уу. Нэг тиймэрхүү аргаар. Мөнгө олдог байх нь хүмүүс энэ хөрөнгөний болон хувьцааны болон өшөө юу байдгийг валютын зах зээлээс. Тэгэхээр ер нь энэ компани хувьцааны тухайд бодлого юм байна. За яг бодлого нь одоо энэ хоёр дахь хэсгээс эхэлж байна. Өдөр болгон та болвол тэр вод компани нэг хувьцааг худалдаж авч болно. Эсвэл хичнээн ч хамаагүй хэдэн ч хамаагүй хувьцааг нь зарж болно. Өөртөө байгаа хувьцааг. Эсвэл ерөөсөө юу ч хийхгүй байжсан ч болно. За ингээд нэг өдөр бол 3 юмны нэгийг л ихнэ штэ. Нэг бол ганцхан ширхэг хувьцаа худалдаж авдаг. Нэг бол баахан хувьцаа зардаг. Эсвэл юу ч хийхгүй ингээд сууж идэг. За тэгээд хамгийн ихтэй хэр их орлого олж чадах вэ?
гэдгийг олох гэсэн тийм бодлого юм байна. За мэдээж юм зарж худалдаж авч зараад байгаа хүмүүс чинь ингээ 8-аад байгаа хүмүүс чинь орлого олохын төлөө байж байгаа шүү дээ. За жишээ нь жад бүр менежменттэй анги шиг юм байна шүү дээ. Жишээ нь танай нэг алгоритм руу та нар алгоритм руу болохоор prices гээд массив ирэх юм байна. Мэдээлэл ирэх хэрэгтэй тий. Тэгэхээр одоо дараагийн 2 өдөр маргааш нөгөөдөр 2 хувьцааны үн хэд байх вэ гэдгийг нь илэрхийлсэн тийм массив ирсэн гэж бодъё. Тэгэхээр 1 2 гэсэн элементтэй тий. Маргааш тэр хувьцааны үн $1 болно ч юм тий. Нөгөөдөр $2 болно гэдэг ингээ юм. Үнийх нь юунууд ирэх нь, өөрчлөлтүүд ирэх нь. Өөрчлөлт нь одоо үнийх нь хэмжээнүүд ирэх нь. Тэгээд яг уу энэ тохиолдолд бид нар юу хийж болох вэ гэхээр эхний өдөр нь нэг хувьцаа худалдаад авчий. Тэгээд маргааш нь тий. Тэр хувьцаагаа маргааш зарчих юм байна тий. Нэгээр худалдаж аваад маргааш нь 2-оор зарчвал чинь $1 ашиг болох нь шүү дээ. Тэгэхээр нэг ийм тохиолдол байж болох юм. Хэрвээ 2-1 гэсэн байвал яг уу маргааш $2 болно, нөгөөдөр $1 болно гэсэн байвал ямар нэг ашиг гармааргүй байгаа учраас зүгээр л зарахчгүй, худалдаж авахчгүй ингээд зүгээр сууна гэдэг өдрөө хийх юм. Юу ч хийхгүй тий. Тийм юуг нь хүлээж байгаа ч юм уу тийм. Яг хэрвээ ямар нэг хувьцаа байгаа бол тэрний өсгийг хүлээж байгаа ч юм уу тий. Тийм байдлаар байж болох. За, бүр анхандаа бол мэдээж ямар ч хувьцааг л байгаа хэл та. Нэг ийм байдлаар ажиллах нь. Тэгэхээр нэг массив ирэх юм байна юу ч гэсэн. За тэгэнгүүт одоо энэ дээр бид нар бас нэг хүн амттай багаар аргаан бичих энэ төр гэдгээсээ болоод хэрвээ кодыг харах юм бол нэг нөхөр бид нарт яа гэлээ Java дээр хийвэл гоё гэлүү C дээр хийвэл гоё гэлүү яалаа янз бүрийн санал байлоо. Хэлээ сонгоё. Хэлээд Java гоё. Java 7 гэдэг сонгоч. За тэгэхээр энэ нөхөр нөгөө ийм класс үүсгэсэн юм байна. Доор нь өглөө унших бүх юма хийцсэн юм байна. Тэгэхээр энийг битгий оролдоороо хөрөх амтныг те биднэрт ийм зай гаргаад өгсөн. Result гэдэг класс дотор stock max гэдэг функцийг бичээд хийчээ гэдэг энэ зай өгсөн. Нэг ийм жагсаалт ирэх юм байна. List гэж класс байдаг л гэж аваа тий. Integer том integer байна шүү дээ. Энэ бол объект юм байна тий. Integer төрлийн объектуудтай тийм жагсаалт ирсэн. Тэгээ энэ дээр нь код авчнаа. Ер нь бол бодлого үргэлжлээд тогтцоол байна тий. Нэг тийм жагсаалт ч юм уу массив ирэх хэвээр. Энэ урт мурт нь бол энэ бодвол Java-гийн дотроо байдаг баг. List-ийн цэг тавьж байгаа size чөлөөлэн төчлөө нэг юм байх нь. За тэгээд буцаах утга нь бодвол нөгөө хамгийн ихтэй тэдэн долларын орлого олно гэж буцаах юм байна. За тэр нөгөө хүнээ яач юм. Хүнтэйгээ танилцчихъя. After нь hacker бас л интгэл хүн байна тий. Далбааг нь харуул. Hacker гэдэг нэртэй хүн юм уу та. За username тийм байна. За ийм бодлого. Энэ бол нөгөө юу гэсэн үг би нэг бодлого бодож үзүүлээд дараа нь та нар өөрсдөө энэ төрлийн нэг бодлого бодох хэрэгтэй юм болоод байгаа шүү дээ. Би зориуд динамик хурамчлалын нэг бодлого хамгийн гайгүй бодоод сонгоод авцаа. Тэгээд дараагийнхын та нар бодно гэсэн байгаа шүү. Тэгэхээр яаж бодож гин үү энэ төр гэдгийг сайн хараад авах хэрэгтэй. Бас бичээд байгаа тий. За функцийн тодорхойлт. За бид нарт тийм stock max гэдэг функц өгсөн. Тэрэн дээр л нөхөд бичих хамгийн их олж болох хамгийн их орлогыг нь өгөх юм лээ. Тэрийг нь өгөх хэрэгтэй, буцаах хэрэгтэй. За prices гэдэг жагсаалт бол massive ч гэнэ, massive гэж хэлсэн байна. За нөгөө C дээр massive байгаа мэлгүй. Энэ бол нөгөө нэг өдөр болгоных нь маргаашаас ахвалаад өдөр болгоных нь хувьцааны ханшаа. За оролт гаралт ч бид нарны хамаатай ч юм уу. Нөгөө нөхрийн код уншиж байгаа. Эхний юм тестийн тав өгдөн заваахан тестээр шалгах юм байна. Тест болгон дээр n гэдэг өдрийн тав өгдөх нь. Тэгээ нөгөө тест болгон дээр нөгөө prices гэдэг massive өгдөх юм байна. N элементтэй. За энэ хэсэг бол тэгэхээр бид нарт тавуулна хамаагүй болчихж байгаа юм л да. Нөгөө энтэг нөхөр оролтоо хариуцсан уулна бид нар энд санаа зовх хэрэггүй. Зүгээр хязгаарлалт нь бид нарт хамаатай. Ягаад гэвэл бидний функц их гол нөгөө бодолтой хийх учраас энэ за тестийн тав бол бас бидний хамаагүй юм шиг. Зүгээр тест болгоны хувьд бид нар бодох хэрэгтэй гэхээр тест болгоны хувьд 50,000 өдөр өгч болох нь дээдлэн. Доотлол нэг өдрийг өгч болох нь нэг гэдэг маань маргааш гэж өгч байгаа шүү тий. Маргааш хувьцаа тийм үнэтэй байна гэж өгчөнгүүд. За ёстой юу ч хийхгүй байх юм байна.
үнэтэйч бас хямдж байсан нөгөө ганц хувьцааг юм чи худалдаад авчвал мөнгө нь доош багасч чинь тийм болохоор тэгэл зүгээр сууж байхаас өөр аргагүй. 2 өдрөөс ахуулаад бодох юм гарч ирэх байх. Тэрээс нэг өдөр бол хамаагүй юм. Хамгийн доотлын тохиолдол бол за 50,000 өдөр гэдэг чи одоо замбрааг үл их юм болох нь тий. Бид нар одоо янз бүрийн бодолд ингэж бодвол яасан гэдэг төлөвлөгтөө 50,000 өдөр байвал манай тэр алгоритм яаж ажиллах нь угаад нэг үнэлгээгээ хийнгүүт 2 секундээс сэтэрчээд байвал тэгэл болохгүй байна гэж хайхна. Түрүүчийн лабын нөгөө бодлого чинь нөгөө хэд болчлоо тэгээд хугацаа нэгтрэжсэн шүү дээ. За prices гэдэг массив болвол энэ элементтэй элемент болгоно 100,000 дотор байх юм байна. Нөгөө хувьцааны үнэ маань нэгээс ахуулаад дээдлэн 100,000 долларын хувьцаа гэж ажиллах юм. Нэг ширхэг 100,000 байдаг тийм хувьцаа ч юм уу. За тэгэл гаралтан дээрээ болохоор тест болгондоо нэг хариу бичнэ. За энийг бас бид нар нэг хариуцахгүй байх. Нөгөө энтгийн код бидний функцийг дуудаад нөгөө бидний буцаасан утгыг аваад хэвлээд байгаа юм ямар нэг аргаар. Тэгэхээр нэг юугүй. За жишээ оролт гаралт. За жишээ оролт гаралт гэдэг бол нөгөө муухай өгүүлбэртэй бодлогон дээр нэг аврал болдог нэг зүйл те. Энэ одоо өгүүлбэр нь юу гэдэг юм ингээд ойлгохгүй байвал энэ дээрээс нь харж болох нь. 3 тест Т нэ жижиг Т нэ 3 тест байгаа гэсэн үг. Тэгэхээр эхний тест нь энэ юм шиг байна. Хоёр дахь нь энэ хоёр мөр. Тэгээ гурав дахь нь энэ хоёр мөр. Яг ингээл n нь 3-тай тэнцүү. Тэгээд маргааш нь 5 байсан 3 болоод 2 болсон. Буурж байгаа юм байна. 1 2 байгаа 100 болсон. 1 3 1 2 гэх нэг санаа хэлбэлзээд байсан гэсэн тийм жишээнүүд байна. Тэрэн дээр ямар жишээ юу гаргасан байна вөхөр жишээ нь эхний тестэн дээр бол 3 өдөр байж байгаа. Дандаа унаад байвал нөгөө юу ч хийхгүй 3 өдөр болох юм. Тэгээ 0 орлоготой байна гэдэг чинь. За энэ доор нь тайлбар нэг бол байж байгаа. Эхний өдөр бол юу ч худалдаж авах хэрэггүй. Ягаад гэвэл үнэ нь өсөхгүй байна те. Уул нь үнэ нь өсвөл бид нар нэг өндөр үнээр зарж чадсан шүү дээ те. Тэгэхээр өсөх тохиолдолд зарах байтал ингээд яахгүй байна те. Зарах боломж олдохгүй дандаа унаад байгаа учраас бид нар юм худалдаж авчихгүй ингээд байгаад байна. Тэгэхээр нэг график дээр нэг унаал буцаал дээшээ өссөн тохиолдол гарвал тэгэл яах вэ тэр доод тавьд нь худалдаж авчаад хямд үед нь авчаад дээр үнэтэй үед нь зарах аргаар л баг орлого олно шүү дээ. Тэгэхээр энэ дулаан цайн бол тийм юм алга дандаа унаад байгаа учраас шууд зүгээр зогсож байгаа гэдээ хариу гаргацсан байна. Юу ч хийхгүй байна. 3 дээр 3-таа гээд маргааш нь $1 хянштайгаад нөгөөдөр нь $2 хянштайснаа. Нөгөөдрийн маргааш нь 100 болчихно гэд мэдчихэж л дээ тий. Нэг хүн тэгвэл яах вэ? $197 ашигтай ажиллаж болно гинэ. Тэгэхээр юу нэг өдөр бол нэгийг л авна гэсэн шүү дээ. Нэг хувьцаа бас олныг авч чадахгүй. Амар байж чадахгүй байна. Тэгэхээр эхний өдөр $1-оор нэг хувьцаа авчлаа. Хоёр дахь өдөр $2-оор дахиад нэг хувьцаа авчлаа. Нийтдээ 2 хувьцаатай болчлоо. Гэхдээ зарсан доллар нь нийтдээ $3 болчлоо. Тэнгүүтээ 3 дахь өдрөө тэр 2 хувьцаагаа 100-аар зарч гарч байна. $200 олчихно шүү дээ. Гэхдээ цэвэр ашиг нь 200-аасаа нөгөө нэг эхний 2 өдөр авсан $3-аас 197. За нэг юм. Тэгэхээр ингээд доошоо жоохон буужсэн амар өссөн тохиолдолд ингээд бидний түрүүнээс хойш орлого олох гэсэн тохиолдол энэ ахна. За энэ бол иймэрхүү дундаж тохиолдол. За дөрөвдөх нь жоохон хэцүү тохиолдол нь баг. Гурав дахь нь тий. 4 хувьцаас 1 3 1 2 гэж явцсан. Маргааш нь 1 нөгөөдөр нь 3 нөгөөдрийн маргааш нь буцаад 1 болсноо тэрний маргааш нь 2. Бид нэр яг өдөрт нэг л хувьцаа авч болно гэсэн болохоор бас жоохон хязгаарлалт болчихж байгаа. За тэрэн дээр яасан юм. Энэ доор нэг тайлбар өгөх хэрэгтэй доо. Оо 1 3 1 2 хэвчээ. Их 3 дугаар тохиолдол дээр болохоор эхний өдөр нэг хувьцаа аваад тэрийг 2 дахь өдөр нь зараад 3 дахь өдөр нэг хувьцаа аваад 4 дахь өдөр нь зарцсан гинэ. Тэгэхээр нэгээр авлаа 3-аар зарлаа $2 олчихж байгаа гэсэн үг тий. Дараа нь нэгээр авлаа 2-оор зарлаа $1 олчлаа гэсэн үг. Тэгэхээр 2 дээр нэгийг нэмээд $3 болсон би. За нэг юм. Тэгэхээр эдгэрийн юуг л олно гэсэн үг. Нэг бүх боломжуудаас хамгийн их орлоготой байх нь болох юм. За энэ бодлого. Тэгэхээр яг хөө ч бодох хэрэгтэй дээ ч та. Яа. 3 янзаар байна гэсэн тий. За. Энэ чинь динамик хөрвчлөөр бодох хэрэгтэй гэсэн. Ер нь бол динамикаас өмнө юугаа нэг хийгээд үзчихье. Юу лээ? Brute force гэдэг нөгөө бүх боломжийг шалгах нөгөө хамгийн бүтүүлэг арга нэг хийгээд үзье.
яг тэндээс сайжруулад динамик руу ордог ч юм уу нэг тийм их арга байж болно л доо. Тэгэхээр би нэг ийм зурж үзүүлээ. Pinta гэдэг нь юм те. Ийм график шиг юм зурчи. За тайм. За энэ бол нэг ийм босоод тэнхлэг. Хөвтөд тэнхлэг нь болохоор юу нэ. За өдрүүд юм уу та тий өдөр гэдгээ яг өсөг тавьчих тета шиг болчлаа. За өдрүүд нь энэ дээшээ юу ч байдаг нь мөнгөн ч юм уу тий. За мөнгөч зур хараа ирсэн юм уу. За ингэ гэж бодъё. Тэгэхээр яг за энэ мөнгөч биш ч гэсэн болох. Ер нь бол яг нэг өдөр юу хийж болох вэ гэхээр нэг өдөр бол манай хүн за эхэндээ жоох мөнгөтэй байсан байж таа. Ийм хөдөлж аваад байгааг бодох. Хэдэн ч юм x шиг доллартай л байсан юм байна хөрхий. Тэгээд энэ өдөр юу хийж болох гэхээр эхний өдөр бол за хамгийн амархан юу ч хийхгүй байж болно те. Мөнгө юм авахчгүй, хөдөлж авахчгүй, зарахчгүй байвал мөнгөний хэмжээд ингээд өсөхгүй буурахгүй ингээд байж гэнэ гэсэн. Өөр нэг боломж нь нэг хувьцаа худалдаад авчиж болно те. Нилээ үнэтэй хувьцаа бол нилээ их үнэтэй юм гэсэн. Ингээд нэг хувьцаа худалдаад мөнгөнд багасчих хэвээр те. Ингээд жоохон багасчихна. Иймэрхүү үнэтэй хувьцаа. Ингээд мөнгөнд багасчих хэвээр. Эсвэл нөгөө нэг амар байсан хувьцаагаа зарж болно. Гэхдээ яг үндэ бол одоохондоо бол хамгийн ихэнд бол хувьцаа байхгүй болохоор энэ бол байхгүй маань те. Ийм. Тэгэхээр хоёр янз юм хийж болж байна эхний өдөр. Тэгээд яг юм хоёр газар очиж байна л да нөгөө эхний өдөр те. Эхний өдөр бол тэгэхээр нэг юм хоёр янз юм хийж болох. Ерөнхийдөө ярихад бол тэгээд хоёр дахь өдрөөс ахуулаад гурван янзаар явж болох юм те. Нэг бол юу ч хийхгүй байж болно. Нэг бол өмнө нэг энэ чинь хувьцаа өгнө аваагүй байгаа те. Тэгэхээр энэ дээр бас дэш явж болохгүй. Энэ нөхрөөс бол зарж болно те. Ингээд зараад тэрнийгээ зараад ямар үнэтэй ч болцсон байдаг. Жоох мөнгө ихсэж болно. Эсвэл юу ч хийхгүй байсан ч болно. Эсвэл дахиад нэг хувьцаа аваад бүр мөнгөө багасгаж болно да нэг юм хөө. Тэгэхээр энэ дээр нөгөө нэг ханаас их танилын зураг харагдах хэрэгтэй те. Энэ одоо нөгөө мод үүсэж байна гэсэн. Энэ нөхөр бол хизээч дэш явахгүй те. Анхнаас ахвал энэ замаар явбал ерөөсөө юу ч хийхгүй л яваад бол ямар ч мөнгө олохгүй, ямар ч хувьцаа олж авахгүй. Тэгэхээр юм зарч чадахгүй, зарна гэдэг чинь дэш явах хэрэгтэй шүү дээ, тий. Тэгэхээр ингээд яваад. Бусад мөчрүүд нь бол яг ингээд жоохон ингээд яагаад гэж болно. Юу ч хийхгүй бол ингэж явна. Юм яавал дэшээ явна, юу бол доош явна. Ингээд ихэд баг 3 мод маяг юм гараад ирж байна өө. Ийм. Тэгээд яг уу. Тэгэхээр энэ 3 мод гарнаа л гэж үзсэн. Тэгэл бид нөгөө бүх боломж гэдэг маань иймэрхүү байдлаар зурагдах юм байна, амар их юм болох юм байна. Манай N гэдэг маань энд байгаа. Тэгэхээр бид нөгөө алхан болгон дээрээ баг 3 дахин өсгөөд авах юм бол бүх боломж бол хамгийн сүүлд энэ хавцаа бол нэг баахан цэгүүд гарч ирнэ гэсэн үг тийм. Тэрнийхэн тоон түрүүний нөгөө юм дээр ярьдгаар алхан болгонд бол 3 дахин нэмэгдээд байх юм бол хамгийн сүүлд 3 зэрэг гэсэн боломж гарч ирнэ гэсэн. Тэгэхээр энэ бүх боломжийн шалгыг гэвэл манай энэ хэрвээ нэг тий 2 2 3 гэсэн тоо байсан бол 27 боломж гарах юм. Гэтэл энэ маань 50,000 учраас бид нар 3 зэргийн боломжийг бүгдийг нэг нэгээр шалгах боломж байхгүй. Тэгэхээр л яг өөр арга хэрэглэе. Бид нар бүх боломжийн шалгуулнасаараа энийг шалгаад дуусахгүй маань гингүүтээ одоо бид нар энэ нэг яг ийм маягаар мод байгуулж болно, өөр маягаарч мод байгуулж магадгүй. Ямар ч байсан зөв бодолт нь бол яг мод байгуулад энэ яагаад ийм сонир босоо зураас энэ ч нэг үнэн нэгэд байгаа тий. Мод байгуулчаад энэ байхгүй шүү. Тэгээд мод байгуулчаад яанаас зөв байдлаар мод байгуулчих юм бол нөгөө нэг энэ тэн дээр нөгөө ижлэхэн тоонууд бодогдоод байгаа хэрэг. Энэ дээр нэг ижлэхэн тоо гарч ирэл тэрний энд бас дахиж бодогдоод байвал тэрийн нөгөө нэг удаа энд нь олоод хадгалж гаргаал хэрэглэнэ гэсэн үг. Тэгээ хадгалнаа гэдэг чинь динамик юм шиг. За тэрийн айгуу дэлгэрэнгүйгээр нь тэгж байгаа дээр наа энэ.